Хомоклус атаархал Марко эмчийг нэг өрөөнд хорьсон байлаа. Бас Марко эмчийг маш чухал хүн тахилуудын нэг гэж хэлдэг. Та нарын зорилго бол энэ улсын ирэг дээр философийн чулуу хийх үстэй. Гэхэд чи бидэнд туслахгүй бол тэр тосгоны чинь хүмүүсийг ална гэж сүрдүүлдэг. Энэ үед хаан Брэдли аархал гихч Хомоклустэй ярилцаж байдаг. За ярилцах гэхээсээ илүү Брэдлигийн хийж байгаа зүйлс нь уралт гэж хэлж болохоор байна. Бас ховдгийг хурдан авар гэж тушаадаг. Харин нөгөө ховдг нь манай эдийг сандаргаж байх нь тэрэ. Амьдаар нь барьж судлах зорилготой байсан ч нэгэн тэнэлтаас гарсан түүнийг Мустанг алахыг оролдноо. Гэтэл энэ Хомоклус ховдгийн жинхэнэ чадвар нь бүх юмсыг биедээ шингээж сорж авах байдаг. Бүр Мустангийн хэрэгэлсэн гал байсан ч хамаагүй шүү. Арга барсан манай эд ч тэгээ зүгтхаас өөр юу ч хийж чадахгүй. Нийлж зүгтэн, салж зүгтэн. Мустанг юугүй баригдхийн даван дээр дэслэгч харцхайнууд гарч ирж аварнаа. Мис заслын эмч маань 2 хятадыг аваад явах гэтэл нүдний үзүүрт нэг юм бүртэлцөөд өнгөрнөө. Эргээд тартал байхгүй. За явъя хөө ах нь ёстой ийм юмнаас хол хүн шүү хөөе. Гэд өнөөх хоёроо загнаж аваад ямартай ч хөдөлнөө. Мустанг маань за юугүй л баригдлаа гэтэл колон жүцүү гэж байгаа юм чи. Манай эд ч Мустангийг олоод аварсан байлаа. За тэгээд Ахмад буурлуудыгаа машин суулгаж өгөөд залуу ирчүүд маань тултахаар үлднэ. Мис заслын эмч маань чим боломжийг яаж алдах уу хумгүй л алга болоод өгнө. Өнөөх ховдогч нь бүр жигтэйхэн уур уцаартай. Манай гуравч нэгэлж иргсэн аястай зогсож байтал гай газар доороос атаархал модон дотроос. Азар өнөөх нь за хөгшөө минь чамтай зодтолдох гэж бол ирээгүй. Мэн зүгээр л энэ ховдгийг аваад явах гэсэн юм а. За юу тэгээ болоо гэснээ ховдогтоо. Чи энэ хүмүүсийг идэж болохгүй. Эднэр чинь чухал хүмүүс гэд хэлээд өрхдөг. Энийг сонссон ах トゥ хоёр маань яаж зүгээр авах вэ? Өнөөх Хомоклусыг амьдаар нь барих боломж гарч ирж байгаа шүү дээ. За тэгээ сайхан талцаж аваад үзэхээр болно. Хин нилүү кунфутэйгээ харуулаад л зүгээр гайхуулж байгаа хооронд Лин Яв маань өөрийгөө зүгээр ч нэг энгийн гай биш гэдгээ харуулад амжнаа. Харин нөгөө талд хөөцөлдөж тоглосоор л ховдогт зөвхөн Лин Яв гэдгийг зөвшөөрсөн болохоор манай хоёрыг идэж чадахгүй. Тийм болохоор амьдаар нь барьчих санаатай зуралцаар л бужигнаан дундаас амхандаа Лин Явг залгичих санаатай скилээ эргэлтэл хүний өрөнгөө бүгдийг нь залгичихдаг. Гүй чи ахыг минь гаргаад ирээч гэхэд би чадахгүй залгисан бол өөр ямар ч аргагүй. Ингээд жинхэнэ баларсан. Зүгтсэн хэд маань харин эмчийн гэрт очиод тугалчихсан хэвтэж байдаг шүү. Рамфейн харин хөдөлмөрийн чадвараа алдсандаа их л сэтгэл дундуур байгаа бололтой. Мустанг харцхайнууд хоёр маань нөгөө эдийнхээ араас буцаад явлаа гэхэд эмч болиулахыг оролдсон ч очиж үлдээсэн бацаануудаа аварнаа бороо гэж хэлээд манай хоёр замдаа гарна. Цэргийн төв удирдлагын байран дээр ирээд Мустанг маань ганцаараа дотгошоо орохоор болдог. Мустанг маань генерал хон хэрэг өөрийгөө танилцуулж аваад хөөрхөн юм ярьж дотносоо давнаа. Ойртооч худлаа үнэн мэддэхгүй зөндөөл ховж ивол сонслоо. Ерөнхий командлагч хаан Брэдлиг Хомоклус гэж байх шиг. Гээд яжилсан маягаар хэлээд өрхтөл нэг их тоосонгүй. Тэгээд Мустангийг томчуудын суудаг хурлын өрөөнд дагуулж орж ирдэг. Гэтэл арын өрөөнөөс нь хаан Брэдли за Мустанг яла гинэ намайг юу гэдэг гинэ гисээр орж ирэхэд Мустанг жинхэнэ эвгүй байдалд орж байгаа. Энэ үед харин Эдвард маань ховдгийн ходоодонд сэрдэг. Би хаана байна? Энэ юун газар вэ? Энд хүн байна уу? За болно өгшөө яасаа их хөрөлдөх юм дээ. Чи бит хоёр ховдгийн эзэн дотор гацчихад байна ойлгож гин үү чи юу юм? Гээд Эдвард эргэн тойрны артал тухайн үед нэрэл хажууд нь байсан зүйлс бас хамт энд ороод ирчихэж. Тэгээд манай хоёр аль чадхаараа эндээс гарах гар цайцгаана. Харин нөгөө талд Мэй Чан өөрийнхөө хайртай амтнаа хайгаад олсонгүй. Уг нь энэ хоёр багасаа л ижил дасал болж өссөн юм байна л да. Энийг сонссон сорвт Мэй Чанд ягаад ч юм тослохоор болдог. Харин манай хоёр гарах гар цайсаар бүр туйлдаа хүрчихэж. Өсч өгтгийн даван дээр байгаа болохоор Эдвардын толгойд нэг санаа орж ирдэг. Энэ нь гутлаа чанж идэх байлаа. Зочиндоо хоолныхоо дээжнээс өгөөд л Итадакимас үздэ. Энэ үед харин шин шүлний үнрээр атаархал хүрээд ирнэ. За мань хоёртой гарц хаана байгаагаа л хэлээд өгчих. Гэхэд гарц гэж байхгүй. Та хоёрын гайгаар би үртэл энд ирчгээд байна. Ховдог бол эцгийн минь үнний хаалгыг дуурайлгаж хийсэн өрөвдөлтөй хувилбар. Бид нар энд үхлээ хүлээгээ твтгэхээс өөр ямар ч аргагүй гэж хэлдэг. Энэ үед харин атаархал манай хоёрт Ишбалийн дан хэрхэн эхэлсэн талаар ярьж өгдөг. Анх Ишбал хүүхдийг буудаж алсан армийн офицер чинь би байсан юм. Хүмүүс та нар чинь ийм л тэнэг амьтад шүү дээ. Гэхэд Эдвард уурлаж манайд тултахаар болдог. Харин өнөөх атаархлын чинь жинхэнэ төрхөн үнэхээр авраг амтан байдаг байгаа.
Харин гадаа нь Альфонсо болон ховдог нар яг яахаараа ойлгохгүй байж байтал ховдог эцэг маань нэг арга мэдэх баха. Чи хүн техил юм чин чамайг дагуулад очвол болох бах өө гэж хэлнэ. Харин нөгөө талд хаан Брэдли хурандаа Мустангийг өөрсдийнх нь төлөвлөгөөнд саад болохооргүй томоотой байлгахын тулд өөрийнх нь дор ажилтдаг хүмүүсийг тал тийш нь хуваарлцсан байх бөгөөд дэслэгч харцхын нүдийг бүр яг өөрийнхөө доор туслахаар томилчихсан байдаг. Харин нөгөө талд зодоо нүдэний маань хэд дэх раунд нь ч явж байгаа юмтэй бөөмөд. Энэ нэг авраг амтныг амхандаа буулгаж авчих гадал манай хоёр чадхаараа л үзэлцээд байгаа шинжтэй. Энэ үед харин Альфонсо ховдог нар аль хэдийн төв хотод ойртоод ирсэн байлаа. Галассан тулааны дундуур харин атаархлын биенээс цухууж гарч ирсэн энэ хүн дүрстэй нүүр шиг юмнууд нь намайг халаад өгөөч гэдэг байгаа. Шоконд орсон Эдвард маань юу ч хийж чадахгүй зогссоор байгаад атаархалд идүүлчихдэг. Энэ үед харин Мэй Чанг сорвт хоёр алдсан амтнаа хайж явна. Ингэх зураа энэ хоёр маань Альфонсо ховдог хоёрыг олж хардаг. Шуудлгүйгэд очих гэсэн Мэй Чанг сорвт болиулаад ямартай ч нууцаар араас нь дагахаар болно. Энэ үед Эдвард атаархлын аман дотор байхдаа атаархлын философийн чулуугаар хийсэн зүрхэвчийг хараад нэг юм бодож олсон бололтой сая л нэг ухаан ороод атаархлын хорхоо идсэн шүдийн цөм өшгөлж хаяад "За болоо өгшөө, манайгаа гаргачих. Ман чи эндээс гарах арга олчлоо" гэдэг. Энэ үед харин сорвт Мэй Чанг хоёр газар доорх хонголд баахан камера нартай тулалдж байдаг. Мэй Чанг харин хонголын доор ямар нэг хүчтэй зүйл байна гэж мэдэрдэг. Тэрний мэдэрсэн нь ч үнэн байх бөгөөд хонголын доор үнэхээр л хомоглосуудын эцэг гэж нэрлэдэг нэгэн сууж байдаг. За ингээд бүгдээрээ хаан Брэдлигийн өнгөрсөн түүхээр аялцгаая. Түүнийг бүр ийм бага байхаас нь л бусад олон хүүхдүүдийн хамтаар дараагийн ерөнхий командлагч болгохоор бэлтгэсэн байж. Эдгээр хүүхдүүдээр маш хүнд хүчээр бэлтгэл хийлгдэг байсан бөгөөд хамгийн гол зорилго нь эцэг гэж дуудагдах нэгний өгсөн философийн чулууг биедээ шингээж дааж тэсвэрлж чадах хүнийг сонгох учиртай байж. Сонгогдсон хүн нь энэ улсыг удирдах ерөнхий командлагч болох ёстой. Маш олон хүмүүс өвдөлтөд дааж чадалгүй нас барсны эцэс нэг л хүн туршилтыг давж гарч чадсан. Ингэж л хаан Брэдли маань төгснүүдээ олж авсан байдаг. Энэ бүх түүхээ хаан Брэдли Мустангд ярьж өгсөн нь энэ байлаа. Харин нөгөө талд манай Эдвардын эндээс гар харгаа олсон гэдвэсэн нь үнний хаалхыг нээж тэр хаалгаараа буцаад жинхэнэ ертөнцид очих байдаг. Харин төлөөсөнд нь атаархлын маш их хүмүүсийн сүнсийг агуулсан философийн чулууг ашиглахаар болдог. Гэхдээ энэ үед Эдвард маань Зерксесийн ард иргэдэд тухайн үед яг юу тохиолдсныг олж мэддэг. Харин энэ тухай атаархлаас та нар хийсэн үү гэж асуухад намайг эндээс амьд гаргаж чадвал чамд болсон бүх явдлыг ярьж өгье гэж хэлдэг. Ингээд Эдвард маань амьдралынхаа хамгийн хар бараанд дурсамжуулсан үнний хаалгыг дахин нэг удаа нээхэд чулуунд ашигласан хүмүүсийн сүнс нь Эдвардад баярлснаа илэрхийлээд алга болдог. Эдвард маань үнний хаалгаар амжилттай нэвтэрж ороход тэнд нь дүүгийнх нь бие сууж байдаг. Эдвард маань дүүгийнхээ биеийг аваад явахыг оролдсон боловч үнний хаалга үүнийг зөвшөөрсөнгүй. Альфонсогийн бие харин "Миний сүнс биш л бол би хамт явж чадахгүй" гэж хэлдэг. Ингээд үнний хаалга Эдвардыг татаж оруулахад Эдвард дахин нэг удаа цөм зохиж орж ирээд "Ах нь заавал буцаж ирнэ. Тэр үед ах нь чамайг аваад явна. Ахтай итгэхээрээ заавал буцаж ирнэ" гэд Эдвард маань буцаад явдаг. Яг энэ үеэр Альфонсо маань хомоглосуудын эцэг дээр хурж ирэхэд манай хоёрын аавтай усны дусал шиг адилхан хүн байдаг. Энэ үеэр ховдгийн доторх хуурамч үнний хаалга хүчээр нээгдэж дотроос нь манай гурав гараад ирэх нь тэр. Даанч харамсалтай нь хамгийн буруу газраа хамгийн буруу цагтаа гарч ирдэг. Өнөөхий чинь хараад Эдвард "Хогенхайм" гэд аавтайгаа андуурнаа. Өнөөхөн ч "Та хоёр Хогенхаймын талаар яаж мэддгийм? Арай тэрнтэй холбоотой хүмүүс юм биш үсттэй" гэхэд манай хоёр өөрсдийнх нь аав нь байгаамаа гэж хэлэхэд өнөөгч нь гайхаад баярлаад бүр сүрхий. Эдвардын хугарсан гар хавирга энтрийг имчилж өгснөөл "Та хоёр бол бидэнд чухал хүмүүс. Биедээ гамтай байгаарэ" гэснээ ховдогтоо лин явг бол идэж болно гэлждэг. Манай эд ч юу боллоо гэд нэгнийгээ идүүлэхийг хараа суух өөдөөс нь мэдээж тэмцэн. Гэхдээ өнөөх нь яаж ч удсан манай эдийн дийлэх төвчний хүн биш гэдг нь ойлгомжтой байлаа. Хөлийнхөө ганцхан хөдөлгөөнөөр ойр авийнхаа бүх хүмүүсийн алхим хэрэглэх чадварыг хорчихдаг. Тэгснээ лин явг өөрт нь хэрэгтэй шатрын хүү болж магадгүй гэснээ философийн чулууг түүний бие рүү оруулахыг оролдоход манай хоёр чадхаараа л болиулах гэж үзсэн боловч лин явг бүр өөрөө зөвшөөрөөд бараг адсны юм гэд хүлээгээд авдаг. Мэдээж үхлийн аюултай гэдгийг лин явг мэдж байгаа ч гэсэн ард иргэдийнхээ төлөө үнийг хийхээс өөр аргагүй. Түүний биед оруулсан философийн чулуу нь шунал гэх хомоглос байлаа. Ингээд лин явг хагас хүн хагас хомоглос болж байгаа. Гэхдээ энэ бол бидний мэдих хуучин шунал гэдэг хомоглос биш. Эцэг нь түүнийг шинээр бүтээсэн болж таарлаа. Энэ үеэр сорвт Чаумэ хоёр гаднаас орж ирээд жинхэнэ бужигнуулна.
Төрүүн энэ эцэг гэдэг нөхөр хүмүүсийн алхим хийх чадварыг хорьсон ч манай хоёр яагаад ч юм алхимаа хэрглэж чадаж байдаг. Тэднийг харсан ах トゥ хоёр маань алхимаа хэрглэх гэж оролцсон ч болтгүй. Тэгээд Эдвард маань ямартай ч сорвитод үннийг хэлийгээд иш балдулсан дайныг энэ ихлүүлсэн гэд атаархлыг заадаг. Сорвит харин Эдвардын үгэнд огт эргэлдсэнгүй. Дараа чамаар тухтаа ирүүлнэ. Эхлээд эднэрийн учрыг олгодох юм. Энэ үеэр шуналч бас тулаанд нэгднэ. Харин эцэг сорвитоос өөрөө очиж яаж алхим хэрэглээд байгааг нь асуухад сорвит түүнийг алахыг оролдсон боловч ганцхан секундын дотор сорвитыг маш хүнд шархтуулдаг. Энэ үед Мэйчан ч бас маш хүнд байдалд ороод байлаа. Түүнийг Альфонсо хурж ирж авраад ямартай ч зүхтгаар болдог. Тэдний замд маш олон кимера болон ховдог атаархал нар саад болоход сорвит яаж игээд зүхтдэг. Харин Альфонсо болон Эдвард нар баригдаад үлдэнэ. Тэднийг атаархал дагуулж яваад нэг лефтээр дээшээ өгсдөл цэргийн төв удирдлагын байранд гараад ирдэг. Тэгээд ах トゥ хоёрыг маань та хоёр заваарсан байна. Улсан дор тэргээд л. Харин энэ үед Альфонсо ахта Мэйчаныг аварч гарч ирснээ хэлдэг. Тэгээд атаархал манай хоёрыг ерөнхий командлагчийн өрөөрөө хүргэж өгөхөд тэнд нь хурандаа Мустангч бас сууж байдаг. Ерөнхий командлагч манай эдэд хандаж та нар бидэнд чухал хүмүүс. Тиймээс томоотоо бай. Эс бөгөөс бид ойр дотны чинь хүмүүсийг оролдох болно шүү. Гэж зүрдүүлэхэд Эдвард яах ч аргагүй болдог. Харин Альфонсо ерөнхий командлагчаас бид нар ядаж өөрсдийнхөө биеийг буцааж авах судалгаагаа үргэлжлүүлж болох уу? Гэхэд ерөнхий командлагч ч үүнийг зөвшөөрдөг. Харин манай эдийг яг өрөөнөөс гарах гэж байхад ямар нэг юм мэдэрсэн бололтой Альфонсогийн дуулууруу шууд л сэлмээрээ нэвтцээдэг. Азар Мэйчан нилээн доор нуугдсан байсан болохоор аюулгүй өнгөрч чаддаг. Харин ах トゥ хоёр маань хурандаа Мустангаас задгай мөнгө зээлж аваад нэг тийшээ гүгээд явчихна. Тэгээд утасны бүхээгээс Винер рүү залгаад аюулгүй байгааг нь асууж мэдээд санаа намардаг. Харин манай хоёр дээр шунал хурч ирээд найз чинь энийг нэг эмэгтэйд өгчгөөрэй гэсэн гээд даван дээр бичсэн захидал үлдээчихэд яваад өгдөг. Сорвит харин хонглоор зогтож явахдаа Марко эмчийн байгаа өрөөний дээр хурч ирэхэд Марко эмч түүнийг чи шархагдсан бололтой. Би эмч байгаамаа, чамааг эмчлээд өгье. Харин чи надад дээр юу болоод байгааг ярьж өг. Гэхэд сорвит доошоо бууж ирэхэд түүнийг харсан Марко эмч духан дээрээ сорвиттой иш баал хүн. Өөрийгөө арай сорвит гэж битгий хэлээрээ дээ гэснээл бөөн баяр болоод би иш баалын дайнд оролцож явсан алхимч байгаамаа гэд алхимчдыг ангуучилдаг хүнд өөрийгөө барьж өгдөг нь яг ямар ч учиртай юм. Энэ үеэр Альфонсо Рамфайнд Линьяогийн өгж явуулсан захидлыг өгөхөд өнөөх дээр нь философчин чулууг амжилттай олж авч чадсан гэсэн байдаг. Харин хурандаа Мустанг ерөнхий командлагч бол Хомоклус гэдгийг хошууч Армстронгод хэлнэ. Гэсэн ч хошууч маань ямартай ч манайд таамт армийн эсрэг тэмцэнэ гэдгээ хэлдэг. Альфонсо харин энэ үед Линьяод юу тохиолдсныг Рамфайнд хэлдэг. Гэтэл Рамфайн надад автомат дуулга яаралтай хэрэгтэй байна. Намайг автомат дуулгын механикчтай танилцуулаач гэж гуйдаг. Харин энэ үеэр Мэйчан гаднаас орж ирээд бие биенийг өөцөхгүй хоёр отгийн хүмүүс хөрхөө муудалцаад амжинаа. Эдвард харин гадуур явж байгаад нэг эмэгтэйд туслахаар алхимаа эргэлтэл ажиллаж байна. Тэгээд тухайн үед бид нар алхимаа эргэлж чадахгүй байхад яагаад сорвит болон Мэйчан хоёр алхим хэрглэж болж байсныг гайхаад учрыг нь олохоор хичээнэ. Харин хурандаа Мустангд галын алхимыг заасан хүн дэслэгч Лиза харцхын нүдийн аав нь байсан бөгөөд охиныг минь харж чандаарай гэд сүүлийнхээ гуйлтыг шавьяасаа гуйгаад тэнгэрийн орондоо заларчээ. Аав нь өнгөрсний дараа Мустанг охиныг нь дэрэгдээ авч ажилуулсан нь энэ байлаа. Дэслэгчийг гэртээ байх үеэр Эдвард өөрт нь өгсөн бууг нь буцааж өгөх санаатай гэрт нь ирэхэд дэслэгч Эдвардад Ишбалийн дайны тухай ярьж өгдөг. Тухайн үед Ишбалчууд Аместрис улсын захиргаан дор байдаг байсан ба ихэнх иргэд нь энэ тал дээр их л дургуутдаг байж. Гэтэл энэ үеэр нэгэн Аместрис цэрэг Ишбал охиныг буудаж алсан нь иргэдийн дургуутслыг ихэд хүргэж иргэний бослого дийдэхтэрээ тулсан байж. Энэ дайнд хамгийн их хүний амьд төрсэн хүмүүс бол мэргэн буудагчид болон улсын алхимчид байж. Мустанг болон Майс Хьюснер энэ үед л танилцж найз нөхөд болж авсан юм байна. Алхимчид, цэргүүд гээд бүгд л энэ дайнд хүчээр шахуу оролцсон байсан ч нэг л хүн энэ дайнаас аз жаргал мэдэрдэг байсан нь улсын алхимч Гимплей. Та нар санаж байгаа бол сорвитын гэр бүлийг алсан хүн бол энэ. Бас дайны үеэр Марко эмчийн бүтээсэн философчин чулууг Гимплей авсан байдаг. Дайны үеэр Ишбалийн дээд санваартан өөрийнхөө амийг ард иргэдийнхээ амиар солий амиа золиослыг гэхэд ерөнхий командлагч Хаан Брэдлийн энэ тохиролцоог нь хүлээж авах үе алан хэдэлгаа үргэлжлүүлж энэ дайн дууссан байдаг. Чухамдаа энэ дайн бол ганцхан сумаар бүхэл бүтэн үндэснийг арчиж хайсан гашуун түүх байлаа. Харин атаархал Марко эмчид хоолыг нөгөх санаатай өрөөрөө нортол ханан дээр өш хонзон гэсэн бичиг болон Марко эмчийн цогцос байлаа. За манайхан тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараад дараагийн бичлэгээ хурдан хүлээж авч үзмээрэй бол subscribe дараад өгөөрэй. Дараагийн бичлэгээр нэх удахгүй уулзна гэж найдаа. Түр бай.